байцгаана уу. Тэгээд дараагийн дугаараар олдж байгаадаа баяртай байна. Тэгэхээр энэ дугаарт манай Монгол Германы хамтарсан ашигт мэлтний технологийн сургуулийн захирал Батцангал агш маань олдж байна. Сайн уу? Та өөрийгөө төвч танилцуулбал Ханаас танилцуулах уу? Одоо ажиллаж байгаагаас юу? Ерөнхийдөө манай подкастыг 10 жилийн хүүхдүүд ч юм уу, эсвэл дөрвөн сургуульд орж ирж байгаа, манай сургуульд орж ирж байгаа хүүхдүүд хөвчлэн сонсдог. Тэгэхээр та тэгэл мэддгүүд нь холиол тэгэл хэлцэлж байгаа. За баярлалаа. Миний түрүүнд намайг үрж ингээ подкаст энэс сонирхолтой технологи те энд ингээ ураад ярилцлага хамтдаа ярилцъя гэсэн энэ маш их баярлалаа. Та хоёртоо. Тэгээд бас хүлээж авсан их баярлалаа. Цаг зав гаргаад. Тийм. Тэгээд за миний хувьд бол би за одоо энэ сургууль анх 2013 онд байгуулагдахад энэ сургууль химийн профессороор орж исэн. Тэрний өмнө бол би Монгол Улсын их сургуулийн химийн сургуулийн хим инженерийн сургуулийн химийн технологийн тэнхимд ажиллаж байсан. Тэр техникийн эрхлэгчээр бас одоо хувийн одоо компаниудын туршлага гэх юм бол Монголд АЛС гэдэг энэ минерал судлалын эрдэс материал судлалын лаборатори гэдэг. Тэнд бас би лабораторийн менежер хийх гэх мэтчлийн ажлыг хийж исэн. Өмнө нь бол тэгээд ер нь бол анх одоо химийн мэрэгчлэр чиглэлээр бакалавр магистра Монгол Улсын их сургуульд төгсөөд зэрэг авчаад тэгээд би 1998 онд анх даад Монголын засгийн газрын хамтарсан юм тэтгэлэг зарлагдсан. Тэгээд энэ тэтгэлэгт бол одоо Германд явах маш их хүсэлтэй л байсан л да. Би 6 дугаар ангиас хойш Герман явъя гэдэг тийм яагаад ч юм тийм бодол өгдөг байсан. Тэр нь юунаас сургалттай гэхээр манай хамаатны нэг ах дүүлээ Германд байсан. Тэгэхдээ тухайн үед бол нөө Дидер гээд зүүн Герман тэ нөө арталсан Герман улсад амьдардаг гэсэн. Тэгээд 100 өдөр ирээл бид нар уулзаал ингэхээр надад ингээл бас их гоё санагддаг те. Тэгээ нэг удаа бас надад хамгийн их нөлөөсөн зүйл бол манай аав дээр манай аавын одоо танил хоёр одоо бас багш тийм мэрэгчлээ хүмүүс байлуу нэг сэтгүүлч байсан те. Тэр хүмүүс ирээд ингээд нэг брошюр үзүүлчихсэн. Тэр брошюр нь болохоор Арслан Германы тухай брошюр байсан байхгүй. Нэг ном жижигхэн тохимол тэгээ Монгол Герман хэлээр гарсан. Тэрийг үзэлстэй нараа тэр зураг мөргийг хараад бүрээс үнэхээр гайхан биширчл одоо яа ч юм ишэл явшид төсөөлөл. Тэгээд нөө аюу хүсэжсэн болооч тэр юм уу тухайн үед тэр тэтгэлэг гараад тэгэл би шууд одоо тэнд 97 онд байсан баха. Нөгөө л тэг бас герман хэлний нэг бэлтгэл хийх хэрэгтэй байсан. Тэгээд тэр герман хэлнийхаа бэлтгэлийг хийгээд шалгалтаа өгөөд ингээд тэнцээд анх Германд ирж исэн. Тэгээд тэр би бол магистра төгсчөөд очсон харцангуй бас юу сурах уу яах уу гэдгээ бас нэг тодорхойлсон хэмжээнд тэгсэн мөртлөө надад бол нөгөө культур шок гэж тийм culture shock бол амар авсан би. Тэ ингээл яг юу ерөөсө гарч үзээгүй хүн тэ тэр үед чинь бүр одоо та нарыг ботход бол нөгөө мэдээлэл технологийн тэр айгу баг хөгжсөн байсан. Монгол студент гэдэг нэг чат байдаг гэсэн. Тэгэл тэрнээс өөр юм байхгүй. Тэгэл нэг тэр чатыг л ерөөсө компьютер энэ чинь бас сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг яах вэ тэр нэг мэйл хаяг нээлгэж аваад явж исэн. Тэгэл ер нь их л одоо одоогийн танд бол өстэй юу ч мэдэхгүй нэг харах хөдөлгөөн хүн л очиод тэгэл манай профессор ч гэсэн Монголын талаар бол ер нь Монголыг бол нэг тийм ямар ч төсөөлөл байхгүй те. За ерөөсөө л энэ нэг юм юуны номадик одоо нүүдэлчин ард түмэн тэгэл тэнд ер нь ямар ч мэдээлэл технологи юм байдаггүй телевиз шорог байдаггүй гэсэн үднээс надад энийг чи мэдэх үү гэж байнга тэгдэг. Зарим нь бол мэддэг юм аа гэж. Тэгээд тэгж анх очиж одоо анхны авсан одоо миний соёлын шок. Тэгээд тэгтээ яа зорж утсан тэрнийхээ төлөө явна гэсэн тууштай одоо хүсэл эрмэлзэл нь байсан учраас тэгээд тэнд PhD-д орохын тулд бас манай нөгөө энтхийн диплом ч бас тэнд чинь шууд хүлээн зөвшөөрөгддөг. Тэгээд нөгөө магистрийн дипломоо хүлээн зөвшөөрөх 4 шалгалт өгчээсэн. Тэгээд тэр 1 жилийн бэлтгэл хийж ингэж 4 шалгалтаа амжилттай өгөөд тэгээд PhD-д суралцаад тэгээд миний хувьд бол 3 жил PhD-гээ хамгаалаад би 2002 онд ч 27 настайдаа PhD хамгаалжсэн юм байна тухайд. Тэгэл тэндээ ажиллаж байгаад бас 2006 онд би буцаад ирсэн дээ. 2 хүүхдээ тэнд гаргасан. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань асуулт хариултын форматаар явагдана.
Тэгээд бид хоёр танд хэд хэдэн асуулт бэлтцсэн байгаа. Тэгээд таас бид хоёроос зөрүүлж хэд хэдэн асуулт асуунаах. Тэгээд эхний асуултыг эхлэх үү. За эхний асуулт нь сургуультай холбож эхлүүлэе гэж бодсон. Тэгээд энэ болохоор оюутнууд одоо Жиматигаас төгсөөд гарахтаа юг сураад мэдээ төгсчихсэн байгаасаа гэж та хүсдэг вэ? Одоо энэ болохоор мэдлэг боловсруулалтаас гадна одоо зан ааш ч юм уу те тухайн хүний хандлагын хувьд ямар хөөдөө хөвгтүүд гараасаа гэж. Монгол манай сургууль бол одоо хамгийн онцлог нь бол нөгөө кампус сургууль байгаа шүү дээ. Хотгоноор тий. Тэгэхээр эндээ сураад амьдарч байгаа хүүхдүүд тий. Тэгэхээр хамгийн гол сурах зүйл бол нөгөө хамттай хүмүүстэй амьдарч одоо багаар ажиллаж тэгээд одоо хандлагын хувьд бол хүнийг хүлээн зөвшөөрдөг, хүний одоо үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг тийм ээ. Нийтж тийм л хүн болж гараасаа гэж би хүсдэг. Мэдээж мэдлэг ур чадварын хувьд бол та нарын бүгдээ хөтөлбөрийнхаа дагуу одоо эзэмших ёстой зүйлүүд байдаг шүү дээ, тийм. Гэхдээ өнөөдөр яг энэ орчин үед бол хүнд нь тэрнээс илүүтэйгээр хүний яг soft skills буюу одоо тэр хувь хүний хөгжлийн асуудал хамгийн ихээр тавигддаг болсон учраас тэр хувь хүнийхээ хувьд хөгжөөсэй л гэж би хүсдэг. Гэтэ таны бодлоор одоо сүүлийн хэдэн жил ч юм уу те шинээр орж байгаа оюутнууд дундаас илүү тэрийг жоохон сайжруулчих гэсэн эсвэл тиймэрхүү сул тал байна да гэсэн тиймэрхүү юм харагдаж байгаа юу? Яг уу жоохон аминчхан юм шиг заримдаа харагддгийг. Одоо ингээд зөвхөн миний л юм болж явуулж гин бүтэж гин те одоо бие л чухал гэдэг нөгөө бие төвтэй. Тэгэхээр биег төвдөө тавиад ирэхээр л ер нь хүн буруутдаг л да. Яг бол бид нар нөгөө нийгэмд амьдарч байгаа дандаа хүмүүстэй хамт байгаа. Тэгэхээр биег ерөөсөө төвд тавьж болдоггүй. Тэгэхээр бол бусдаа хүлээн зөвшөөрөхдөггүй болно. Тэ ер нь бол хувь хүнийхээ хувьд бол тэнд ямар ч хөгжилт гардаггүй. Тэгэхээр биегээ төрүүлж тавихаасаа илүүтэйгээр яг хөө бие чухал л та мэдээж биегээ бодлого яг хөө гэхдээ хариуцлага гэдэг бол нөгөө хүнд чи саад учруулж болохгүй байхгүй юу. Тэгэхээр чиний үйлдэл бол бусдад хизээч саад учруулж бусдад одоо муу байх тийм үйлдэл байж болохгүй л байхгүй. Яг л чи бусдаас тийм үйлдэл хариу үйлдэл авахыг хүсдэггүй шүү дээ. Тэгээ тийм байж аж бусдад тийм үйлдэл гаргаад авахыг хүсэхгүй байхгүй л ах хэрэгтэй юм л да. Тэгээ тийм амжихан байдлаа жоохон засвал зүгээр байх. Тэгээд жоохон хариуцлагатай тийм дутагддаг. Дээрээс нь бас нэг юм бас ажиглагдаад байгаа нь ингээд одоо биднэрт бас нэг харамсал гажуудал гэх юм уу одоо маш олон янзын одоо гарал үүслээс тийм ээ зарим нь одоо улсын сургууль, зарим нь хөдөө орон нутгийн сургууль, зарим нь бүр хотын захын сургууль тий, зарим нь маш өндөр төлбөртэй дунд сургуулиас гэдэг ингээд янз янзын одоо бэкграунд буюу тий аюутай гараллаар та тийм сургуулиудаас ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө бие биенээ хүлээн зөвшөөрөх тийм юм аягүй чухал. Одоо тэр хүний оронд орж тавих эмпати гэдэг те энэ чадвар бас байх хэрэгтэй. Тэгжээч одоо ер нь бол хөгжсөн нийгэмд одоо гендер гэж яригддаг ш. Тэмчин бол хүний хүлээн зөвшөөрөх. Манай бол жоохон буруу ойлгол эмэгтэй эрэгтэй хүн хэмээрээд байдаг. Гэтэл чинь бүх юм орж байгаа ш. Тэ бүх шашин шүтлгээс ахуулаад гарал үүсэл хөгжлийн бэрхшээл те бүхэл юм дээр жоохон equality тэр тэгш байдлаа жоохон үргэлжил бодож явах хэрэгтэй. Хүний хизээч нөгөө өнгөрснөөр нь ер нь тэгж шүүж болохгүй. Тэр юмыг тэр нөгөө хүлээцтэй байх гэдэг чадвар жоохон дутагдсан юм болов. Тэрийг л хэрэгтэй л дээ энэ бол нөгөө нийгэмшгэд. За дараагийн асуулт нь болохоор та тэгэхээр Монголд их сурвалж сурч исэн, гадаад Германд сурч исэн. Тэгэхээр одоо ингээд бодоход оюутан наснда заавал хийж үзэх ч юм уу, хийгээ үтцэн байвал дээр тийм аз туршихаас галзуу солиотой нэг тийм дурсамж үлдээх зүйл юу вэ? Тэгээ ер нь залуу нас бол гэдэг ялангуяа оюутан нас бол хамгийн гоё дурсамжтай зүйл байдаг. Тэгээ хүн эргээд бодохоор яг зал оюутан насны дурсамжууд их гоё байдаг л да. Тэгээ тэнд чинь янз янзын юм үздэг штэ хүмүүс чинь те. Хөгжилтэй юмнууд их болдог. Тэгээд яг миний хувьд болохоор би их сургуулийн нөгөө 10 жилийн 2 дугаар сургууль сурж байгаад би 8 дугаар ангид төгсөөд их сургуулийн 9 дугаар ангид нөгөө гүнзгийрүүлсэн сургуультай сургууль гэдэг рүү шилжиж орж ирсэн. Тэгээд тухайн үед тэр сургууль нөгөө маш их ер нь бол дээд сургуулийн багш нар ордог. Тэгээ бид нар чинь нэг тэр тухайн үед нэг элсэгчдэд зориулсан гэл нэг олон уудастай нэг математик, физик, хим гэл номнууд гардаг гэсэн жижигхэн. Тэгээ тэрэж баг 7 хоногт бодох хэвээр даалгавч явдаг байл. Ер нь амар л их ачаалттай ажилдаг явдаг гэсэн. Тэгээ нөгөө миний 9 дугаар ангийн бол нэг тийм хичээл хийсэн л
хүний дүр төрх надад одоо байдаг байхгүй. Тэгэхэд одоо манай 10 жилийн нөгөө ангийнхантайгаа би бас багасаа 1-р ангиас явсан ангийнхантайгаа. Тэгээд тэгэхэд чинь тэд нар бол 9 дугаар ангид арай өөр байсан байт юм уу те. Тэгээд тийм их хичээл хийжсэн учраас тэгээд яг их сургуульд орсон их сургуульд бол хими ангийнхан ер нь байгалийн ухааныхаа ангийнхан ч бас жоохон даруухан шүү дээ. Хэрэгцэнгуй их даруухан. Тэгээд манай нийгмийн ухааны багш орж ирээд их тэгдэгсэн байхгүй. Би танаа энэ химийнхэнд орох аюу дуртай аюу тийм хөрх хөөхтүүд байдаг. Чивч юуг чимээгүй даруухан гэдэг байгаа байхгүй. Янз янз юм ярьдаггүй. Ингээл аюу төвчээртэй суугаал хүний үгийг сонсдог гэд. Манайхан тийм байхгүй шүү дээ. Тэгээд тэр төвчээртэй байдгийн шалтгаан яг нөгөө химийн лабораторийн хичээл их ордог. Тэгээд 6-7 цагаар бид нэг лаборатори суудаг. Лабораторийн үр дүн гаргах гал тий. Тэгээд тэрнээсээ болоо тийм айгу суудаг болчтой юм шиг байгаа. Тэгээ нэг ерөнхийдөө жоохон даруухан дул да. Тэгээ би яг одоо ингээ эргээ бодохоор бид нар тийм боломжинж бас тэгээд ховор байсан л дөө. Яг айгу тарчигхэн үе тий. Тэр чи яг арчлал хувьсгал гараад 90 онд болж исэн юм чинь. Тэгэл ер нь юм их ховор. Тэгэл хоол ундч тарчиг. Тэгээд хоол унд тарчиг гэдэг чинь юм ийш тийшээ явах те. Тэгээ ер нь бол их юм үзэж нүд тайлах гоё юм шиг санагдтыг. Одоо эргээ харахаар ингээд заавал хичээл сургуулийг тэр 4 жилд багтаа сурах гэхээсээ илүүтэйгээр те бас өөрийгөө ингээд нэг юм сорилт дундуур явуулах хэрэгтэй. Магадгүй илгээлт аваад нэг газар очиод ажиллах ч юм уу, зэрэгтэй хүмүүс зэрэгтэй авах ч юм уу те. Нэг тийм чаленжууд эсвэл бүр боломж байвал гадагшаагаа гараад нэг жилээр явчаад улс орондоо танилцаад ирэх ч үгүй тийм хөдөө орон нутагт очиод ажиллаждаг ч юм уу тийм. Тиймэрхүү тийм сорилтууд бас айгүй над би хийх ёстой байсан юм болов уу гэж одоо боддتي. Тэгэхээр нэг талаараа манай сургуулийн оюутнууд тийм байх боломж нь илүү бүрдсэн байдаг. Тэгээ дадлаг хийж болно. Тэгээд зуны summer school-ээрээ хятад болон гэмээ явж болтой. Тэгэхээр бид бол нэлээл нүд тайлж галуу шууны мах идэж байгаа юмсаа. Харин тий. Бид нар чинь тийм summer school байгаагүй. Бидний internship чинь 3-7 хоног байна. 3-7 хоногт чинь одоо юу ч хийх вэ? Очоод ингээл ангааж ингэж тэгэл дуусчих байгаа юм чинь тийм. Тэгэхээр ч ерөөсөө тийм нөгөө тэр боломжууд айгүй ховроосаа. Нэг айгүй гоё юм байдгийн. Тэр нь болохоор нөгөө одоо ч гэсэн байгаасаа гэж байг боддгийн. Гэхдээ тэгэл тэр арчлан хувьсгалаас хойш тэгэл болцсон л доо. Намрын ажил. Тэр л ер нь бидний хамгийн их ярьдаг сэдв гэдэг байхгүй юу? Анги уулзлаа тэгэл тэн дээр гарч ирсэн л хөгийн юмнууд, инээдтэй юмнууд яаж хөөрхөө. Тэгэл зураг мураг авцсан зураг энэ тэр гинтхэн сая нэг манай Facebook групп дээр манай ангийн нэг залуу тэр үед авахсан зураг. Нөгөө зураг авахсан хүмүүс нь ч үргэлжлэн зурагт байгаа хүмүүс нэр мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээ нэг тийм өөрхөн зураг шеэрлээ тавьчихсан. Тэгээ бүгдээрээ ястаа өө энэ хизээний зураг ямар өөрх юм бэ яасан юм бэ гэд. Тэгэл яг тэр үеийн өргөө санагдчихж байгаа юм чинь. Тэнд бол ястаа гоё хөгжилтэй юм болчихсон. Тэгэхээр сайн тэр бол тэгэл нутгийн индианууд гээл те нутгийн залуучуудтай бас энэ чинь нөгөө юм болно шүү дээ. Бид нар ч бас ирээд ирэхээрээ бидрийг бас жоохон дарамтлах гаалтай хөвгүүд нь жоохон хамгаалжгүй гээл те гоё юм болт. Ер нь тэнд л хамгийн гоё дурсамжтай хэсэг байдаг. Тэр л одоо анх авсан сорилт юм да. Бид нар бас тэгж боддог те нэг тийм тайцаас болов уу бэ? Тийм үү. Тэр чинь ямар бид нар нэг үн өсгөө очиод ажиллаж байгаа. Тэнгүүтээ явахчаа өөрхөштэй шуудаа нэг юм ногоо өгөөл тэгэл гэртээ амар баяа очиж юм чи шуудаа ногоо авчихсан. Тэн дээр их тийм soft skill юмнууд сурдаг юм шиг байна. Нэг байгаа. Хүнтэй харьцах уу тий. За манай дараагийн асуулт болохоор танд ямар нэгэн хобби эсвэл цуглуулга байдаг уу? Инээдтэй ингээл хобби гэж айгүйх ярьдаг. Одоо би тийх дуртай, их дуртай ч гэдэг. Тэр бол нэг зүгээр л одоо зүгээр нэг сонирхож байгаа юм шиг үлээ. Хобби гэдэг чинь бол үнэхээр яг ингээд тэрэндээ нөгөө бүр яг ингээд цаг зориулаад тэрнийхээ төлөө явдаг те ийм бүр committed гэдэг тийм одоо ур чадвар юм байлээ л дээ. Тэгэхээр одоо би тэгээ бодохоор зэрэг надад нэг тийм хобби байхгүй юм шиг байна. Одоо ингээд нүд яг тэр хобби дуусаж яг тэндээ юм тийм community-тэйгээ цуглараад одоо ууланд явдаг хүмүүсийн хобби гэж бүр ингээд яг тогтмол явдаг те цанаар болгодог гэж яг тогтмол хийдэг. Тэрнийхээ талаа мэдээлэл айгүйх цуглуулдаг. Тэрний нөгөө нэг группт нэгддэг те эсвэл олон улсын юм янз бүрийн юмнуудад бас очдог, уулздаг, оролцдог. За цуглуулга гэхэд чи яг тэр маягийн те ийм л байх хэвээр юм билээ л дээ. Тэгээд надад энэ хугацаанд яг тэгж хөгжүүлэх тийм юм бол гарсангүй. Марлаа бол одоо гоё гитар дардаг юм чи тэр бол одоо яг хобби гэж хэлж болохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тийм хобби бол үнэхээр би нэг
их сургуульд байхдаа биш ээ төгсөөд билүү яг би PhD байхад бол айгүйх тийм шүлэг цуглуулдаг байсан юм. Нилээн олон ийм файл юу шүлгийн юм нэг юм одоо фолдер гэдэг чинь файлтаа болцсон. Тийм байсан. Тэгээд тэр ер нь миний яг оюутан байхад энэ тэнхээ шүлгүүдийн тухайн нэг юмууч ингээл нэг шүлгэж гараал тэгэл ер нь шүлэг айгуу сонирхолтой байсан тийм. Тэгэл янз янзын шүлгчдийн шүлгүүдийг цуглуулжсэн. Тэр бол өстой нилээ их юм цугларсан. Тэгээд тэрийгээ цааш нь явуулж хөгжүүлэх бол тээ. Та тий өөрөө шүлэг биччихсэн аа. Тэр чинь бас 10 жил тийм юм би хийжсэн юм байгаа. Гэхдээ айгуу социалист шин чанартай шүлэг үлэг би надад нөхөр танд гэж бараг хэлээ. Октябрийн хувьсгалын талаар октябр гэсэн нэг шүлэг энэ төр биччихсэн юм тийм. Одоо бодоход жоох ичмээр юм шиг. Уралдаан тэмцээнд орж исэн та тэр хүрээ тэгээ. Зүгээр ангидаа л яг хоо тэрийгээ танилцуулаад тэгэл бас бид нар нэг тэр шүлгээр нэг дуу муу ер нь нэг тиймэрхүү юм хийх гээл нөгөө нэг юуны хамтлаг ямар тухайн үед чинь юу гэдэг нэг улс төрийн хамтлаг гэдэг үлээ улс төрийн дууны хамтлаг шүлүүлээ нэг тиймэрхүү нэг гардаг байсан нөгөө сургууль дээр нэг юм өөрхөн нэг гитар матар дардаг нийлж байгаа л те нэг тийм хамтлаг хийгээл ялалт гэл нэг нэртэй тэгээд 10 жил нэг тэгжсэн. Тэгээд тэр ч бас тийм их яваагүй л дээ. Тэрэн дээр бас нэг шүлэг мүлгээ унших те бас сонирхолтой. Тэгээд дууны шүлэг болцсон байхад аян зөхөх амар амархан юм билээ. Манай өвлийнхэн бас ингээд бас бүнд ингээд хөгжмөж тоглол нэг хөр химэж байгаа шүү дээ. Би нэг өөрөөсөө дуу гаргаж хэлчихсэн. Шүлэг нь орж ирдэг юм. Тэгэл дууг нь хийх гэсэн чи ерөөсөө ингээд хооронд хослуулж чадахгүй нэг л байхгүй болчихоо тэгэл ингээд ерөөсөө тэгтээ за яаж шүлэг зөх авах вэ? Тийм амаргүй. Тэгээд дууны ингээд бусад дуунуудын шүлгүүдийг ингээд харахад нэг тийм утгатай ч юм шиг, утгагүй ч юм шиг тийм амар сонирн байдаг юм л ш дууны шүлэг чинь. Тэгэл хэцүү юм байна гэж ойлгосон. За дараагийнх нь болохоор залуучууд заавал оюутан ч биш, заавал 10 жил ч биш, ер нь залуучууд ажлын байран дээр гарахаас өмнө ямар тийм дадал зуршилж юм чадварыг ингээд эзэмсэн байх хэрэгтэй гэж таадаг. Тэр ажил нь бол заавал тийм амар төрийн ч юм уу тийм офис ажил биш. Юу ямар ажил байсан ч тийм барилгын ажил дээр байсан ч гэсэн хамаагүй. Хүн залуу хүн юу ямар тэгээ ер нь бол цаашаа өсөж дэвчих анхны чинь одоо гараа штэ. Тэгээ ер нь л тэгэхээр хамгийн гол нь юу хариуцлага талах хэрэгтэй гэж боддог. Тэгээ ер нь бол тухайн байгууллага чинь чамайг одоо авч байгаа гэдэг чинь одоо итгэж байгаа тий цаашдаа энэ манай ажилтан байгаад явна гэдэг ямар ч нэг итгэл хүлээлгээд авч байгаа шүү дээ. Тэгэхээр хүний итгэлийг алдах бол хамгийн муухай зүйл гэдэг. Тэгэхээр хариуцлага гэдэг маань цагтаа ямар ч гэсэн очичдаг тий очиж амжихгүй төрөх юм бол мэдэгддэг хариу тий өгдөг одоо би амжихгүй болчлоо гэхэд эсвэл өвчин зовлон боллоо гэхэд ар гэрт ямар нэгэн тохиолдол тэрийг хариуцлагатайгаар мэдэгдчихдэг тий эндээс л хамгийн юм эхлэх болов. Тэгэхгүй манайхан чинь ингээ нөө хариуцлагагүй унтаад өглөө нэрдэггүй ч юм уу тий. Эсвэл бол ажиллаж ясныг дургуунрууд явчихдаг ч юм тий. Нэг иймэрхүү юмнууд бол байж болохгүй л байх л та. Тэгээд тэрнээс л өөрөө чинь тань штэ ихлээл. Тэгээд нөгөө нэг нэр хугарсан байхад цаашаага юмд орох гэхэд чинь нөгөө компани санамсргүй Монгол жижиг юм чинь те би нэгэ мэддэг наа чи ямар ч нэмрүүг нөхөрөөс худалч штэ надад ч өстө бүтгүй надад аваад хэрэггүй гэл амаараад монголчууд их нөгөө амаараад амжуулж их биетэйгээ харилцдаг мэдээ солилцдог. Тэгэхээр зөв нөгөө юуны төлөөл тийм үг гэдэг л те нэр хугарахаар ясуу. Тэг нэрээ хугалахгүй л байх хэрэгтэй байх та. Тийм. Оюутан залуучууд ч юм уу бид тэр хариуцлагатай байхын эхний алхам юу яаж эхлэх бол таны бодлоор тэгээ ер нь жоохон дадлыг өөртөө суулгах хэрэгтэй байдаг баг. Тэгээ нөгөө сая бас гарсан шүү нөгөө atomic habit үлээ нөгөө энгийн дадал гэдэг ном гарсан байсан тийм. Ер нь нөгөө нэг дадалчин хүнд дахин давтаал ахаар чин тэр дадал яг өөрөмсчт юм байна шүү дээ. Муу дадлыг байхгүй болгож болно, сайн дадлыг бий болгож болдог тийм. Тэгэхээр нөгөө нэг хамгийн ихний юм чинь жоохон сахилга батын л асуудал л да. Нөгөө хариуцлагатай байхын үндэс гэдэг чинь. Тэгэхээр нэг өглөө яг тэдэн цагт босчдөг ч юм уу тийм. За амралтын өдрөөр бол яаж амархаад нэг төлөвлөлт хийдэг тийм төлөвлөгөө гаргацдаг өөртөө нэг юм урдаа нэг юм тавиад тэрнийхээ төлөө явдаг. Тийм байгаад ирэхэд бол аяндаа тэр чинь хариуцлага байхгүй юу. Тэгэхээр өөр нь жоохон сайн дадлуудыг өөртөө суулгах хэрэгтэй байх. Тэгхийн тулд тэр номыг магадгүй унших үзэх зүгээр бис уншижсэн энгийн дадал гэдэг. Тэгээд ер нь айгүй хөрхэн арга тэндээ сурчхаар юм байлээ. Ерөөсөө жоохон хувийн зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Хувийн зохион байгуулалтаа
зөвхөн Монголдоо сайжруулах. Яг нэг өглөө босно гэсэн чинь дотор ирний хөлтөд чинь бас л өглөө босох бол асуудал байдаг шүү дээ. Тэрнээс ч ахуулаад ингээл хариуцлага хэлэх юм байна шүү дээ. Өглөө босхын тулд чинь нөгөө орой эрт унтлах хэрэгтэй болно. За орой үнэхээр яалтчгүй оройтоо дундлаа гэхэд тэр өдрийнхөө өглөөг бол босох хэрэгтэй гэсэн бол босцоод маргааш нь магадгүй тэрийг нөхөд унтах те нэг одоо бас хүн чинь нэг үргэлжил бас яг цагтаа унтаал цагтаа босох тийм боломж гардаггүй шүү дээ заримдаа те заримдаа даалгавар ихтсэн ч юм уу суух хэрэг гардаг. Гэтэ ер нь бол нэлээд сайн төлөвлөх хэрэгтэй байна. Магадгүй нөгөө эрт унтах боломж байтал аачаал ингээл дэмий хэрэггүй юмнууд үзээл хараал тий. Тэгж жаад хүн их би ч бас надад ч тохиолддог л доо. Тэгээ заримдаа ингээ шаал хэрэггүй юм харсан интернет surf хийсэн тий. Тэгээд тэрнээсээ нэгчих юу аасан ч юмгүй ингээ дэмий цагаа өвдсөн тийм тохиолдол байдаг. Эсвэл гаднаас нөлөөлж бас байна шүү дээ. Ялангуяа дотоорынд ингээ өрөөнийх нь хүмүүс ч юм уу өөр ажилтаа ингээл disturb хийдэг ч юм уу бас тэгдэг тий. Тэгэхээр яг бас нөгөө хамтаа амьдрахаар нөгөө ялч өдр хамтын дүрм хэрэгтэй байна шүү. Тэгэхээр тэр хамтын дүрмээ анханасаа орохдоо дөрөв хүүхэд нэг өрөөндөө орохдоо хоорондоо тохиргол асуудал байхгүй тий. За би энд унтдээ шүү. Тэгэхээр одоо би энэ цагтаа унтмаар байна гэдгийг хэлнэ. Нөгөөдөл нь бас тэрийг хүндэтгэж үзэх хэрэгтэй тий. Тэгээ ингээд нөгөө харилцан л бие биендээ одоо буулт хийж харилцан бие биенийг ойлгож л би нөгөө тоглоомын дүрмээ гоё гаргаж ирэх хэрэгтэй л тий. Тэгээд дүрм байхад бол учиртай шүү. Одоо манай дотор харин жишээ нь зарим өрөөнд ч өглөө өрөөгөөрөө 5 цагт босдог ч юм уу. Зарим нь болохоор орой өрөөгөөрөө ингээд оройдоо юм хийгээ сууч бол чинь одоо наац ингээд нойр хөрөнгөд хажуудын хүн юм ийд хаад одоо хантай юм чинь ингээд суугаад идэг та. Тэгээ шөндөө юм хийгээд өглөөдөө 8:30 гээ босдог хүмүүс ч бас байгаа тийм. Харин тийм хамлааралцсан явал зүгээр тийм. За дараагийн асуулт болохоор та багтаа ямар хүн болно гэж боддог байсан юм бэ? Яг ингээл багасаа л хиймж болно, хиймийн багш болно гэж боддог байсан уу? Эсвэл өөр хүн болно гэж боддог. Тэс хэрэг өөрчлөгдсөн бэ? Бидний үед нөгөө мэрэгжил чиг баримжаа олгох гэл одоо энэ карьер сервис гэх юм гоё юмнууд ер нь байгаагүй үнэндээ тийм. Тэгэл ингээл нөгөө инстинктээрээ гэдэг шиг л ингээл. Гэхдээ яг нөгөө мөрөөдчөөс юм жоохон байхдаа би нэг тоглоомтой байдагсэн. Тэгэл нөгөө тоглоомнуудаа бүгдийн чагсаас суулгаж байгаа л дээ. Тэгэл тэдэртээ хичээл заа. Тэгэхээр одоо бас багш болох сонирхол байсан шиг байна тэндээс харахад. Тэгэл нөгөөдөлөө ингээл нэг жижигэн мавга те Google-тэй байгаа шүү дээ. Тэгэл тэрнийг урдаа хавчаал нэг юм урт. Манай аав багш байхгүй юу? Тэгэхээр нөгөө яагаад ч юм тэгээд тэгээ нөгөө аавын орны толгойдоор нөгөө химийн элементүүд үлэх систем байдаг гэсэн Менделевийн. Тэгээд тэр Менделевийн үлэх системийг би ингээл яг Менделевийн үлэх систем гэдгээр нь биш зүгээр тэрийг ингээд нөгөө каскатаагаар ингээл заагаалтай энэ ингээл өсөг мөсгийн тухайн үед одоо бас латин өсөг ганц нэг мэддэг байсан юм байлгүй те ингээл нэрлээл үсэг нь болохоор юу нь болохоор орстоор байлуу тэр чинь яалаа. Тэгээд уншиж чаддаг болцсон байхдаа ингээл бага ангидаа нэг тим юм айгүйх хийдэг байсан. Тэгээд бодвол тэнд бол нэг багш болъё гэсэн бодолтой үүднээс л тэгжсэн. Тэр надад тод үзсэн байдаг байхгүй. Нэг тоглоомнуудаа ингээ урдаа суулгаж агаад нэг хичээл зааж ирсэн. Дээрээс нь тэр нэг Менделевийн үлэх системийн өмнө гарчаал тэгээд тэрийг яг Менделевийн үлэх систем гэдэг утгаар нь ойлгохгүйгээр ингээ зааж ирсэн тий. Бас манай ах нарын өрөөнд айгүй нийтдээ юу яадаг юм. Тэр хоёр айгүй хөлөө хүмүүс сонирхдаг. Манай ах маань юу ийсэн хөлөөгийн мастер байсан аахгүй бас тэгээд тэр хоёр нөгөө нэг Европын авраг дэлхийн аврагын ингээд нөгөө тухайн үед нэг багаараа ингээд суудсан зургнууд авих ямар футбол юу лээ нэг тийм сэтгүүл захиалдаг тэн дээр гардаг гол утсан дээр ингээд аюугаа өнгөтөр хэвлэлсэн тухайн үед их гоё зургууд байдаг юм аа. Тэр зургуудыг бүгдээрээ ингээд хандаа наагаад тэгээд тэр хандаа наахаас идэхээр томоо самбар болгоод тэгээд самбраа дээр ингээд яг ингээд улсуудыг тэгээд тэн дээр чинь би нэг аюух мэддэггүй улсуудыг хардаг Уругвай энэ төр гэл ямар сонир нэртэй юу вэ гээл те Уругвай юу ч үлээ тухайн үед одоо энэ нөгөө Латин Америкийн багууд л их байсан санагдтыг нэрийг ботхоор тэгээд Камерун гэл нэрнүүд явдагс байхгүй Африк энэ төрөөс тэгээд тэрийг бас их хараад ингээд юм заана нэг тийм хобби байсан. Тэгээд сүүлдээ нэг жоохон эмч болмоор юм шиг бодогдоод байсан. Тэгж жаад 7 дугаар ангид орсон ч яг манай аав нөөрөө химийн мэрэгчлээ. Физик химийн багш байсан байхгүй их сургуулийн. Тэгээд аав маань аюух номтой байдаг гэсэн. Одоо шкаф дүүрнэл ингээл ном байдаг. Тэгээд орс номнууд л та тэр нанда. Тэгээд за миний энэ номд ч одоо салхи оруулах хүн байхгүй юм шиг байна да. Гэт нэг өрөвдөлтөй харагдахгүй. Тэгээд одоо тухайн ч нэг эцэг ихэгээл амир хүндэлдэгтэй эцэг ихийнхаа үгнээс гардгүй шахуу тийм л байсан юм чинь. Тэгээд аавгааргүй би одоо яагаад энийг нь залгамжилж болохгүй гэж бодоол тэгэл ер нь хиймээр явъя гэж
бот шийдсэн. Тэр үеэс. Тэгэл 7 дугаар ангид л яг тэр шийдвэр гараад тэрийг бол би яг өөрөө ухамсартаар гаргасан. А тэр нь манай аав гэхдээ ухамсаргүйгээр нөлөөлсөн. Тэгвэл ер нь бол зорьсон юмдаа хүрчихсэн л гэж хэлж болно тий. Тэр яг дараагийн асуулт юм байсан байхгүй. Таны амьдралтаа ингээд бүр зорилт тавиад ингээд бүр ингээд төлөвлөөд бүр ингээд хүсэж хүрж исэн хамгийн том ололт амжилт юм зорилго чинь юу вэ гэж асуусан. Тэгсэн чинь та барыг хариулж өгчлээ. Гэтэ энэс өөр юм байгаа юу? Тэр нүү хэлчихсэн Герман явах юм хүссэн тий. Тэрэндээ явуулсан хөрсөн. Үйл явдал биш зүгээр ингээд хувийн юм дэрн ч юм уу тий. За би хүсэлт үрээгүй юм аа хэлэх үү тэгвэл. За хүрээгүй юм би нэг 6 хүүхэдтэй бол гэж боддог шээгүйсээ. Дааш тэрэндээ хүрч чаддаг. Нэгдүгээр хатад бүр нэрлэлсэн тэрийг аягүй нэг технээс навуулаад том тэр нэр мэрэж өгөөгүй. Манай нөхөр жоохон тэрэн дээр ингээд намайг паналтцсан юм шиг байгаа. Ярьж байгаа л өөр нэг үс чи манай нөхөр бүх хоёуланд нэр өгсөн байсан. Тэгээд яг хөө гэхдээ би дуртай манай хүмүүсийн нэр өгсөн тэр юм. Гэхдээ яг миний нэрж бол тэгэл тухайн үед одоо бодоход би билээс л хэлээ л дээ. Яарсэл өөрөө ингээл нэг 6 хүүхэдтэй болно гэл эхнээс нь хавуулаад тэдрийг нэрлэлсэн тэгэл бараг хаана яаж амьдрах угаа төсөөлөл нэг тэгэж их төсөөлтөл байсан юм шиг байна. Миний баг настай яг тэр юм одоо ч гэсэн санаанд ордог байхгүй юу. Таасаа хэлсэн шүү дээ нөгөө аавынхаа ингээд номонд агаар оруулах хүн байхгүй мэн тэгээ тэрийг хараад ингэсэн гээд тэгэхээр одоо таны хүүхдүүд дундаас ингээд таны яг энэ мэржлийг өвлж аваад явах хүн байгаа болоо та юм тийм жижигхэн цаагаараа ноц хүнслээдэг болоо. Гэхдээ яг би одоо бол нөгөө одоо тэр үеийн хүмүүсээс бид нар ч арай өөр шүү дээ тийм ээ. Тэгээд одоо бол илүү нөгөө хувь хүний одоо бодол санаа чухал гэдгийг ойлгоцсон. Тэгээ би тэгээ Германд яваад бол маш их юм би хувь хүнийхээ хувьд бол аюул их өөрчлөгдсөн. Тэгээ бас яг өөрөө анхны юунаасаа. Тэгээд тэр утгаараа би хүүхдүүдийг бол яг өөрсдөө л мэрэгчлээ сонгоосоо гэж хүсдэг. Хизээч одоо би өөрийнхөө юмыг тулахыг хүсдэггүй. Тэгээд яг тухайн хүүхдийн өөрийнх нь чадварууд гэж байдаг шүү дээ, тий. За илүү нийгэм, социолог одоо юу гэдгийг эсвэл нийгмийн чиглэл, эдийн засгийн чиглэл гэдэг юм уу, тий. Бизнесийн чиглэлээр явах сонирхолтой байгаа бол заавал байгалийн ухааны чиглэлээр явах гал ингээл тий зүтгээд авах хэрэггүй. Байгалийн ухааны чиглэлээр явах хүнийг заавал одоо санхүүжуул гээл ингээл тий. Юу гэдгийг тэгж тэгэх димээ. Тэгэхээр илүү эрхчлөөг нь өөрт нь л өхөн зөв гэж боддог. Тэгэхээр одоо одоогийн байдлаар бол нэг юмч болъё гэсэн алгуу. Тэр нь өсөл байдаг болов уу ээж аваад нэмэршлийг өвлөөд аваасаа гэсэн хэсэл. Тийм битүүхэндээ бол ер нь байдаг шүү дээ хүмүүст тий. Одоо бас ингээд явчихсан тэгвэл бас гоё доо гэд. Гэтэ яг надад бол нэг амар тийм бас өсөл бол байхгүй. Тийм. Гэтэ сая та дурдсан шүү дээ эрхчлөөг нөгдөг гээд. Тэгээ хүүхдүүд хэдий эрх чөлөөтэй байжсэн тэрнийхээ яриагаар тэрийг даах хариуцлага хүлээж авах хэрэгтэй тийм үнэ. Сонгосон сонголтондоо тэгэл тууштай л явах хэрэгтэй гэдгийг л тийм хэлдэг дээ. Тэнс дахиад нэг бонус юм асууж хоо. За. Та ингэ хими баг штэ эндээ бүр ингэ багасаа барыг дурлж ингэж зорж ингэж авсан ухамсараараа. Тэгэхээр яг хими хамгийн гоё юм нь яг юу гэдэг юм шиг санагддаг вэ? Өөрчлөлт. Өөрчлөлт тийм. Хувирал явагддаг. Химийн уруулаг гэдэг чинь хувирал үстэй тий. Тэгэхээр нэг юм ингээ хувираад өөрчлөгдөж байна гэдэг чинь. Тэгэхээр ер нь хүний амьдрал бол хувирж өөрчлөгдөх зүйл. Тэгээ нийгэм ч гэсэн хувирж өөрчлөгдөх ёстой байдаг. Тэгэхээр тэр өөрчлөлт л гоё гэж харагдаж байгаа. За, одоо та бидээс асуулт асуух уу? Тэгээ. Та хоёроос за би бол ингэж бодож байна. Та чи одоо хоёулаа та нар чи одоо бас төгс курс руу орчлоо шүү дээ. Тэгээ яг анх орж ирж байхад ямар мэдрэмж төрж ирсэн? Тэрийгээ та хоёр нэг ярь та. Ямар юм бэ тий шууд ингэ асуусан. Би ч шууд спонтан л орж ирсэн надад энэ асуулт. Би болохоор яг чинь Стэнфорд их сургууль сурна гэж амар боддог байсан. 10 жилдээ ингээл хүмүүс нь Харвард огсор ингээл миний толгойд яг чинь Стэнфорд гэж боддог байсан. Яагаад? Мэдхгүй зүгээр санаасаа ягаад чинь хаанаас ч тэр нэрийг олж сонссон юм бүү мэд Стэнфорд гэл. Үгүй зүгээр Стэнфорд гэдэг би толгойд яваад идэг. Тэг ингээ өрөөний энэ Стэнфорд гэдээс улаан ингээ логотой ш тэрийг наацсан байдаг. Тэгэл байжсэн чинь нэг энэ сургуульд өнгөж яг энэ алаахын доогоор кампуста орж ирэл. Тэгэл манай сургууль руу нэг автобус явуулсан юм ажимайтигаас. Тэг хүүхдүүдээ ингээ open day хийж байгаа ирээрээ гэл. Тэгэл манайх сургалтын алтнаасаа тухайд чинь 9-10 дугаар ингээ лөө. Ишээ заавал ирээрээ гэл автобус явуулаад тэгэл хасаа өдөр байсан баха. Ингээл айгүй бороотой хүүхдүүд ирээл энд ингээл яваал бүх мэрэгчлүүдийн үзэл тэр үед индастриал инженер гэдэг мэрэгчлэр яг үндсэн 3 мэрэгчлэлтэйгээ хамгийн ихний жил нь орсон. Манайхаас та хамгийн анхны төгсгч дөлгөөнгөө ахад штэ тэр яг
нэгдүгээр курс илүү та баг. Тэгэл орёол ингээл ороод ирсэн. Ингээл амар таалагдтал энэ сургууль. Тийм үү. Тухайд бүр амар таалагдтал ингээл за яг ийшэл орё морё гэж бодоод ингээд нөө Стэнфорд энэ байхгүй ягаад ч алгуулсан. Тэгэл за яг MIT-д орё гэж бодоод гэртээ очил гэрийнхэн тавар ингээл лингдэм байлээ, тэгдэм байлээ, ийм мэрэгжилтэй гээл. Тэгэл тухайд болохоор environmental аягүй таалагддаг. Environmental хөрөлн боршны инженер. Тэгэл за яг энэ мэрэгчлэр сурыг гэж бодоод нэг жил гэртээ ингээд нэг юм дэвтэр өдрийн мэдлэгтэлдэг. Тэрэн дээр ингээд MIT-ийн логог зурж муураад тухайд амар ингээд мотивац аваад байж ийсэн аа. Ингээд анги авч 9 дугаар ангиас 11 12 дугаар гэсэн чи бас нөгөөдгөө мартцаа MIT-гаа. Тэгэл байж байгаа л байсан чи маань сургалтын мэж нэг удаа за чи хаашаа орох чинь гэлж би юу ч бодоогүй мөс гэл тэгэл хариулахгүй. Гэсэн чи мөс чамд арай бишээ чамд авахгүй MIT л нэг яваад үзэж гэлсэн чи би налаагчтэй гэл. Тэгэл налаагчтэй мөс л орч ил да гэсэн чи үгүй чи нэг очиод үзгээл. Тэгэл шалгалтын нөгөө л тэгсэн чинь багштаа бараг 4-5 дахь тэгж ярилцаал. Тэгэл очиод өгөөд үзгээл за гээл. Тэгэл өгч үзэл тэгэл ороод ирсэн. Тэгэл орж ирэл хамгийн хүлээлт нь хаана гэсэн хэрэг татвар өрнөсөн байхгүй юу. Тэгээ татвар өртэй гэл нөгөө нэг амар их кинонод үзэл гадаадын нөгөө American Campus Life-тэй кино үзэл тэгэл тэрэндээ юмаа бэлдээл ингээл чеклист энэ төр гаргаал. Тэгэл байж тэгэл ингээл амар нөө ингээл хамаг юм хөөрцөн байгаа шүү дээ. Зүс хөөрөх гэж ярьж шүү дээ. Тэгэж байгаа л ирээл эндээ ороод кампуст орж ирээл ингээл амар олон хүмүүстэй танилцаал. Тэс цаанаа ингээд бодохтой инженерийн сургууль юм чи айгүй олон байна нэртэй одоо яаж эмхтэнээ золж авандаа гэж бодоод ирсэн чинь айгүй олон хүмүүс байсан. Тэгэл ер нь төсөөллөөс айгүй шал өөр орчих өгсөн. Айгүй олон хүмүүстэй багш нар нь айгүй найрсаг байсан, бүр амар найрсаг байсан. Айгүй төсөөллөөс айгүй өөр орчих өгсөн шүү ер нь. Дорм зураг ямар байсан бэ? Дорм нь айгүй цэвэрхэн байсан. Өөр дорм мэдхгүй. Яана гэх юм одоо төсөөлөл нь ямар их өөрөөр төсөөлж юм юу байсан бэ гэхээр Америкийн киноос чинь тэр чинь хэдэн 100 мянган оюутантай ингээд хүмүүс хөтөж хийгээд амар томор төсөлсөн ингээд нэг юм чирээд тэгсэн чинь аашаа ороорой гэж дотор 100 оюутантай тэр нь айгүй орчих өгсөн. Тэрнээс л айгүй гоёсан. Миний хувьд бол би бас ингээд эндээтэй адилхан ямар сургуульд орохооч мэдэхгүй. Тэгээ бас мэржлээ яг ингээд мэдэхгүй ингээд хийж олцоо шалт өгөөд үзээгээл тэгээд тэнцсэн байхаа наваад ирсэн. Тэгээ би яг хүндээ gap year авах уу яах уу гэдэг жоохон тэнэлцэж орж ирсэн байсан байхгүй. Тэгээ би чинь бэлтгэл дээр орж ирсэн. Тэгээ бэлтгэлд орсон нь бол миний амьдралын хамгийн зөв шийдэл гэж би бол боддог. Яг тэгэл тэр жил бол баг миний gap year болсон байхгүй юу. Яг тэр хугацаанд ингээд би өөрийгөө олцсон. Баг тэр хугацаанд ингээд өөрийнхөө хоббиг олоод тэгээ нэгдүгээр курслог орохоор арай өөрөөр орж байгаа юм чинь. Нэг за би чинь юм болгоныг чаддаг юм шиг чаддгүй юм шиг тиймхүү төрлийн юм байсан юм байлээ. Тэгээ ингээд яг энэ юун дээр зам чинс дээрээс суурлаад индастриал инженер илүү зүгээр юм байна. Гэл мэргэжлээ олцсон. Тэгэл хажуугаар гитар гэлэлт бензин хоббитэй олцсон. Тэгэхээр бол би анх орж ирэхдээ жоохон юм бүрхэг орж ирэл ороод ингээл цэлсэн шүү дээ. Ямарсан нүдэ нэгсэн. Тийм нүд нэгсэн. Амжилттай шүү дээ. Ер нь тухайд орж иржсэн өөрийгөө одоо байгаагаагаа харьцуулах юм бол айгүй өөрчлөлт авсан. Би бас нөгөө ахлахын одоо нөгөө төгсөгчдөг яг төгсөг курсныда та нар шиг болчих байхад нь ярьж яхад яг л тэгдэм байлээ. Бид нар одоо ингээл эднэрийг ингээл тэрийгэ жанцлаач та нар ингэж гэл ингээд байдаг хариуцлагатай бай. Наатриумаа цэвэрлээж гэл нөгөө дөнгөж орж ирсэн нэгийнхнийгаа тэгдэг. Тэгэхээр ингээл нөгөө өдөөстэй баг ахлахангийнхан болохоор жоохон дэрлэх гээд байна гэж тэд нар хандаад идэв. Тэг ингээ өөрийгөө бодоход бид нар ч бас ийм л байсан юм шиг байлаа гэдэг байхгүй юу? Өөрхөн тэгэхээр бас их өөрчлөлт гарсан л байлээ. Таамаглаа тий. Бид нар бас октийн урал хийгээл бэлш тий шууд тэгж амар тэрэг цэвэрлэх минь гэж загнахгүй айгу найрсгаар ингээ айгу хөөрхөн асуусан. Юу гэж асуусан гэхээр энэ сургуульд ингээ та нар орж ирээд 3-4 хончлоо та нарт ингээ ажиллагдсан тийм манай сургуулийн соёл юу вэ гэж асуусан чинь хүүхд харчихсан дандаа гэрлийн унтраад юм биш ажилласан байгаа хгүй тэгэл бид ч нөө дандаа гэрлийн унтраад явдсан шүү дээ 0 гараад тэгэл тэнгэл хөө яасан хөөрхөн ингээл ажилласан байж тээ тэр өстө гоё дадлана тэгэхгүй ингээл бид нар шууд гэрлийн унтраад шүү усаа ингэж татдээ шүү энийгээ цэвэрлэе шүү гэхгүй өөртөө нь ажиллуулж байгаа холбоогийн ингээ юм байна тий гоё хүлээж авч байгаа. Ингээл та нар бас юм нөгөө чадвар суудсан байна шүү дээ. Яаж хүнийг зэвхгүйгээр яаж өөрөөр нь бодуулж ойлгох вэ? Тэгээд яг нөхөр нь өөрөө л аюу их бодох хэрэгтэй юм шиг үлээ. Үйлдэлүүдээ тий. Хийс үйлдэлүүдээ. Би одоо тэгэл гайхдаг байхгүй ингээл нөгөө машинтай явж байхад ингээл
нэг газар тавихтаа ингээд би аюух боддог. Ингээд энэ хажуудлын машинаас хэв хол зайтай байна. Энээс ойрхон байна уу? Энэний миний араар гараад явчих чадхаар байна уу? Тэргээд нөгөө хүнийхээ өмнөөс бодоод идэг байхгүй юу? Би өөрийнхөө машин нэг гэж ботхоос илүү тэгэр тэ. Тэгээ болохгүй бол тэр хүн гарч чадхааргүй бол би тэн дээр тавихгүй явдаг. Тэр хүнийг тийж хорлоод яах вэ гэдэг ч юм уу те. Эсвэл үнэхээр надад айгүй шаардлагатай байгаад байл би утсаа ингээд томоор тавиад те ингээд богино хувцас нь гараад ирэх тохиолдолд те бас тэгдэг штэ. Ингээд явд. Гэтэл чи ингээд бүрээс утасч байхгүй юу ч байхгүй ингээд хайж явдаг би тохиолдолд одоо би бүрээсээ үнэхээр ихтэй арилцсан. Ерөөсөө л миний машин ингээд хаагаал тавьсан. Тэг би боддог байхгүй яад ингээд хүмүүс ингээд түн болоо. Тэгэд би яагаад ингэж шил хараад байгаа юм те. Тэгээ харж байгаа хүмүүс өнөө байгаа штэ бас. Яагаад нөгөө хүмүүс бас яг тэгээ адилхан ботчих бол тэр нэг асуудал шүү дээ. Эсвэл нэг эмпати л тийм. Хүний өмнөөс ороод нэг би энэ хүний оронд байсан бол яг уу гэдэг нэг ботчих хэрэгтэй л байгаа байхгүй тийм. Тэр нөгөө ер нь ингээд яг уу тхийн тулд хүн бас ингээд нөгөө одоо яг хийж байгаа ганц урдаа байгаа үйлдэлээ харж явахаас илүүтэйгээр нөгөө давхар тэрнийхээ логик холбоог тийм сайн харж явах хэрэгтэй юм шиг байна тийм. Тийм учраас л тэр нөгөө хариуцлага гэдэг чинь нэг талдаа аюул логик байхгүй. Одоо нөгөө хариуцлага тэр ухамсарын талаар хамгийн их ярьсан хүн чинь Германы нөгөө Кант шүү дээ. Одоо Кантын философи. Манай номын санд ингээл Кантын зураг байгаад байгаа тийм. Тэрийг бол зүгээр байгаад байгаа ш тэрийг харж л ахад энэ юу бичсэн бэ? Энэ юу нь ямар ч юм ингээд тийм. Тэнд чи яг тэр ер нь хүн логикоор бодох юм бол ер нь ухамсартай үйлдэл хийдэг байхгүй. Одоо бизнесэр хэм бол хэрэглэгчийнхаа талыг илүү тийм харах юм бол өөрийнх нь бизнес хөгжүүл юм. Ер нь бас тийм л юм лээ шүү дээ. Адам Смитийн онлайн дээр чинь яг цаанаа бол тэр этик наашн тийм этикийн дээр үндэслсэн гэдэг юм лээ. Тэр манайх тэрнээс нь зүгээр тэр нэг үл үзэгдэх гар гэсэн нэг сонин юм авангуутаа тэрийг ингээ шуураа зохицуулчихна гэл ингээл яваад идэг тийм. Тэгээд дөөрөөс л тийм нэг дөөрөөс ингээ асуултан төрсэн ч яваагүй тийм юм шүү дээ. асууштай ярмаар л идэг. Тэгвэл сургуультай ер нь за нэг энийг ингээ сайжруулъя тгий гэж бодож байгаа юмнууд юу вэ? Ер нь бол одоо ер нь оюутны амьдралд энэ одоо манайх ингээл хотхноор байгаа яг ингээл бид нар хөгжихгүй л юм л та тий одоо бас яг классик одоо барууны хотхны хэмжээнд очичаагүй л байна. Тэгэхээр ер нь нэг ийм юмнаас эхлээд энийг ингээ сайжруулад явуул гэдэг тийм санал тавих бодож исэн юм чинь би юу? За яг өмнө дурдсан шиг надад нэг тийм асуудал бол тулгардгүй. Гэхдээ яг хөвчлэн тулгардаг нь болохоор ингээд дотор нэг хүмүүсийн дээр яг сэний хэлсэн этикл тийм асуудлууд их байдаг. Одоо хаалга тогшихгүй орж ирэх ч юм уу. Эсвэл бол усаа ингээд шүршүрт амар удаа орох ч юм уу. Нэг тиймэрхүү хөв хүний тиймэрхүү юмнууд айгүй ажиглагддаг. Тэрийг ингээд багасаа сураагүй хүмүүсийг ингээд одоо ингээд орж ирэхэд нь ингээд суралцах жоохон хэцүү. Тиймэрхүүнүүдийг яаж жоохон системд оруулах ч юм уу. Тэрийг би жоохон бодоолаа. Гэхдээ уг нь бол гайгүй сурч болдог л байгаа. Уг нь бол дадал л байгаа байхгүй юу. Тэгэл хийгээл хөвшөөл байгаад өөртөө бүр зориг тавиал ингээд ах юм бол аяанда тэгэл сурчхал асуудал байгаа байхгүй. Түүнээс богт байдаггүй биш гэдгийг бол тэр судалгаатайгаар тэр ном бол гаргал ирсэн биш үү тий. Бас ямарваа нэгэн дадал туршилт 21 хоног л зарцуулагдав. Тэгдэг гэдэг л шүү дээ. Харин тийм чинь бүр урт байсныг одоо ингээд бүр судлаад эн чинь богинохон 21 хоногийн дотор засралтгүй их юм бол дадал суудаг гэд бас чинь 66 гэж ярьдаг лөө. Одоо 21 болсон. Тэгэхээр 21 хоног л хичээж юм бол уг нь тийм болтгол гэдэг юм л нэ. Тэгэхээр тэр бол нийтээрээ л хийх асуудал те. Яг хөө тэгэхээр та нар ч одоо том ангийнхан юм чи юу бас яг энэ маягаар үзүүлэх хэрэгтэй байх те өөрсдөөсөө. Ингээл хамтдаа амьдрахад л хамтын л хүчээр явна шүү дээ. Тэгээ нөгөө дандаа нөгөө нэг ингээл дээрээс хүссэн тэрийгэ тгийж сайжруулаач тим юм авмаар байна. Ингэх хэрэгтэй штэ. Тэгмээр байна гэдэг юмнуудад би бол нэг жоохон дуртай биш. Тэгчи ингэчи гэдэг юм илүү гоё санагддаг. Яг одоо нөгөө гал гарч байгаа энэ галыг унтраачгүй биш зүгээр ингээл байгаа усаа аваад цацах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ унтраагач гэж яхих оронд тий унтраач бүгдээрээгээд очиод унтраахалж хул үсттэй. Тэрэн шиг тий нөгөө аюух шаарддаг нэгтгэл ард түмэн болчиход байна монголчууд тий. Тэрний оронд нөгөө өөрсдөө санаачилдаг хийдэг л ард түмэн баймаар л байна л да. Тэрнэрүү л одоо бид нар ялангуяа үлгэрлэж л явах хэрэгтэй. Одоо нэгэн тал юм бас олон улсын жишгт тэмүүлж байгаа сурж байгаа оюутнуудын хувьд тий төгсөөд гарахтаа бас тийм манлайлагч нар л ах хэрэгтэй ах. Аливаа юмд ер нь бол хийдэг чаддаг, урайлдаг. Тэгээ нийгмийн нөгөө идэвхтэй, нийгмийн оролцоотой гэсэн үг шүү дээ. Ийм иргэн болоосоо л гэж би оюутнуудаа хайх хүсдэг.
Хоёр нь жоохон санаачлалтайхан ярилцчихгүй жил болгон анзаардаг л тэ ямар нэг клубийн үйл ажиллагаан дээр ч гэсэн. Эртсэн ингээл тууштай байхгүй байдал нь айгүй анзаардаг. Эртсэн ингээл буур авчдаг. Эхлээл айгүй сэтгэл хөдлөлөөр орж ирэл тэ тэгэл ингээл харин тий. Тэгээ бид манай л бас дараагийн хамтлагийг бэлтгэх гээл. Танилж одоо тий уг нэг хамтлаг бэлтжсэн чинь хэдэн гишүүд нь яваад өгцөн. Тэгэл дахиад одоо шинэ хүмүүсээс бас байгаа бах тий. Тий одоо нэг хэдэн судалгаа аваад хүмүүс авна. Тэгэхээр суралт юм үлдээхгүй бол бид хэд яваад ч ингээл байнга давтагдаж үргэлжилж явах хэрэгтэй юм чи тий. Тэгэл нэгдүгээр курс гэж орж ирэл. Яг орж иржсэн чинь манай өрөөний ихч хоёрдугаар курс өгдөөж тараад. Йоо би хийсэн хоёрдугаар курс болно гэж бодчихсон. Төгс болчихсон. Та дөрөвдүгээр чинь. Хондоо моостэй ерөөсөн. Анхны жилийн нөгөө боолоо их читрийг байхад яа тэр яаж дөрөвдүгээр курс ордог вэ ингээд бүр ингээд баг worship их нь холгоолсон. Одоо тэгс чинь өөрөө дөрөвдүгээр курс орсон шиг ингээд итгэж өгөхгүй л энэ одоо хүртэл. Энэ ингэж ярьдаг байсан шүү дээ. Хоёрдугаар курс та нар термодинамикийг л давчих юм бол за тэгээл энэ сургуулийг төгсчлөө гэсэн үг шүү. Дээр л зүуд байсан термодинамик давчих юм бол тэгэл хоёроо давчвал тэгэл төгсчих юм байна гэж байна. Нэр хоёроо давчвал ер нь бас үнэндөө те тэр яг нус инженерийн суурь дандаа ордог мат байна те бас физик тэгэл юу инженерийн термодинамик те флюид механик энэ төр гэлдэг ч бас чанга хичээлээс тий. Тэгэл тэрийгээ давчгаа ер нь тэгэл гайгүй бас мэрэгчлэг болчихгоо тий. Тэр нөгөө яг 10 байлтаа болчихж байгаа байхгүй юу. Бид нар чинь нөгөө нэг сууд сургах одоо юу гэдгийг ингээд нөгөө бодох те яг ингээд тууштай байх тийм юм руу ч хөтөлцсөн л байхгүй юу. Тийм болохоор нөгөө ингээд мэрэгжлийн юм руу ороод иртээ зүгөө сонирхолтой юмнууд ч болоод ирж байгаа шүү дээ. Илүү тэгээд ирэхээр чинь ингээд аяндаа. Харин тийм би яг тэр сургуулийн энэ стратегийг сая сүүлд л ойлгосон. Эхний 2 жил ягаад тийм хүнд хичээл үзээд байсан бэ гэж. Ихтэй ч юм уу ярихгүй ч юм уу гэж. Юу ч ойлгохгүйсэн юм уу. Жин зүгээр надад 10 барил өгөх гэсэн юм бэ гэдгийг сая л. Гэтэ манай сургуулийн дадлага хийлэгдэг тэр юу айгуу тэгээ хугацаа заасан байдаг. Тийм. Ялангуяа би яагаад гэвэл энэ жил дадлагаас амар их юмсарсан. Та нар хаана бодлох гэсэн? Би болохоор мэра дээрсэн. Би болохоор гэр хабыг нэг төслийн төрийн бас байгууллага дээрээс яг нэг тийм дадлагууд ер нь амжилттай юу? Амжилттай. За. Урилга аваад ирсэн шүү дээ. Бүр хүсэлт гаргаад яг асууж ирсэн. Нандаа айгуул яа танахаас нэг дөгт үлдсэн гэдэг жисэн тийм нэмэрагаас яг асуугаал хүний нөөц нь холбогдол надтай тэгж ирсэн. Тэдний ч бас том групп тэгээд айгуу том газар айгуу ажил ихтэй гэж ил өөрөөс айн зүрэн шийдэх. Тэд нар ч тэгээ бас нөгөө олон улсад юугаа гаргах гад те бас технологи юу гаргах гад байгаа учраас тэгээс манай мэржлийг үнэлтэй юм шиг үлээ те. Айгуу ойлгоцсон манай мэрэгчлийг тэр нь надад бүр амар таалагдсан. Одоо ингээл энд очихоор индастриал инженер гэл тэнгүүл тий санхүү ч юм уу. Тэгээ инженер биш юм аа. Инженер юм аа. Тэгээ яах гэдэг ингээд тэгээд мэрагийн болохоор айгүй ойлгоцсон. За ийм юм байна. Танахаас энэ линк юм байна ингээд мэрэгжлийн маань ойлгодог газар болохоор ингээд очиход хүртэл урамтай байдаг. Тийм шүү. Одоо компаниуч бас мундаг болж байна дөө тий юм мэддэг юугаад ямар мэрэгчлэр ямар төгсөгч хэрэгтэй байгаагаа айгүйх бас судалгаатайгаар ингээд ханддаг болсон билээ. За ер нь бол гол хэсэг маань өндөрлөлөө. Одоо ингээд дараагийн боловсролт хэсэг болох нэг кино, нэг дууны талаар ярилцсан. За. Тэгээд таны санд болгосон дуу болохоор Bohemian Rhapsody Queen байсан. Тий. Кинонд болохоор La La Land байсан. Тэгээд би ингээд малуугаас сонсохгүй. Багшин киноны үсч La La Land гэлтэхгүй. Тэгээд багш тэгс юм уу гэл. Би ингээд айгүй өрмөц сонголт хийсэн гэх юм уу? Та тэгээд яагаад тэр киног сонгохоор лөө? Гэ яг тэр чин юу аасан штэ бараг л нөгөө нэг Оскар авчих шахсан штэ тэгээ тухайн жил яг нөгөө бас тэр чин нэг юу л байсан баг л та нөгөө нэг одоо нөгөө хараснуудын асуудлын тийм юмнууд байсан гэдэг утгаараа ч юм уу нөгөө кинон авч ирсэн тий тэгээд үнэхээр л Оскар авахаар л кино байсан тэгээд Best Picture гэтээ 6 Оскар авсан тий тэгээд яг тэр кино надад ингээд айгу зохиомж нь амар гоё таалагдсан. Ерөөсөө ингээд уусаа тэр чинь мюзикл шүү дээ тий. Тэгсэн мөртлөө ингээд зарим нь мюзиклж амар тийм зүүн уйлахтай байдаг шүү дээ. Хэцүү тэгэл нэг ойлгоход бас төвтэй. Энэ бол айгуух тийм айгуух санаа өгсөн тэгээд нэг юм яг хүний дотоод сэтгэл рүү мөн чанар руу нэг өнгийсэн юм шиг гоё мэдрэмж төрж ирсэн тэрийг үзэхээр тэгээд ерөөс үзэд хандгүй шүү дээ.
дахин үзээд байдаг юм гэсэн юм. Гарахаар нь ингээл ахаал үзээл те. Яг өөрөө зорж үзэхгүй ч гэсэн заримдаа ингээл HBO-гоор давтаад ч юм уу гарч идэг шүү дээ. Тэгэхээр татгалзахгүй үздэг аюу санаа. Тийм кино санагдтыг надад. Тэгээд яг гоо ер нь өгж байгаа мессежийг бас яриул айгу олон л айгу тийм олон талаас өнцгөөс нь хүмүүс ярих байх. Та хоёр жишээлбэл өөрөө боддог ч юм уу. Би бас ингээд өөр талаас нь хардаг ч юм уу тэгэл ах л та. Тэгээд ингээд яг тэр киноны талаар дискшн өрнүүлвэл энэ бол айгу сонирхолтой юм болох байх. Яагаад яг тэр чирсэн ингээл те. Яагаад ингэсэн ингээл ингүүл. Та ямар өнцгөр тэр киноны мессежийг ойлгосон бэ? Яг уу надад бол нөгөө тэр хоёр хамгийн гол нь яг өөрийнхөө хүссэн юм руугаа явсан штэ. Тэ яг хэн болох болмоор байсан тэрэндээ хүрсэн. Гэхдээ аливаа юм дандаа тэгээ золиослол байх юм байна л гэж би зүгээр харсан. Тэр хоёр хамтдаа амьдрах боломжтой байсан тий. Гэхдээ яаж юм тэр хийгдэж чадаагүй. Магадгүй хоёр талаас хоёулаа хамтдаа байгаад яг тэр хамгийн сүүлний зохиомж гардаг шиг яг тэрэн шигш болж болох байсан байж магадгүй. Гэхдээ болохгүй бүр фейлдэж болох байсан. Тэ. Тэгэхээр яг голоор л явцсан юм шиг байна тэр хоёр тий. Яг өөрөөсөө дуртай юм аасан гэхдээ хамтдаа тэгж нөгөө тэр юмд хүрэх тэр юм бол тэгж л чадаагүй. Тэр нь л амар харамсалтай. Манай нөхөр л дандаа тэгээд ёо энэ хэсгийг би үзмээргүй гэдэг амар хэцүү байд юм баг. Тэгээд амар юмгээд нөгөө сэтгэлд нь айгу гонигтай санагддаг гэдэг байхгүй юу. Тэгээд яг би бол нэг тэгж амар тэгж хүлээж авч үздэггүй ч гэсэн надад бол яг тэр мессеж тэгж л санагддаг. Гэхдээ задлаад яривал тэр бол айгу олон талаас нь бас ярьж болох байхаа. Хүмүүс энэ тэр кино айгу гонигтай төгссөн гэдэг надад л айгу жаргалтай чинь ер нь бол зөв төгссөн гэж боддог. Яг тэр хоёр нийлээд дууссан бол аль нэгнийх нь мөрөдөл биелэхгүй байх ч байсан юм уу те. Бид нар бол мэдэхгүй байхгүй тэрийг юусоо. Тэр хоёр ямар ч байсан явсаар өөрийнхөө зорсноор явал дууссан байхгүй. А зүгээр тэдэр нь болохоор нөгөө опшнууд байхгүй юу. Хамгийн best option бол хоёулаа суугаа яг тэр нөгөө хоёулынхын төсөөлж байгаа сэтгэлтэн төсөөлөгдсөн тэр үйл явдал. Гэхдээ тэр бол хэдхэн хувь байхгүй юу. Тэр магадлал дотроос тий. Тэгэхээр чин яг л өөрсдийнхөө хүслээр өөрсдийнхөө гараараа юмаа бүтээсэн тэр замаараа л явж чадсан гэдэг утгаараа яг хөө позитив дууссан кино гэж би бол хараад байгаа. Нөгөө хүн манай нөр бол нөгөө талаас нь хараад байгаа шүү. Амар гоёстой аюу хэцүү. Артүрсгээс суучгүй явж байгаа тий. Тэгж бодод. Тэр киноны бас нэг гоё юм нэгээд өнгөний зохицлууд нь айгуу гоё санагдаж шүү. Танд ямар санагддаг вэ? Тэр музик юу хоёр те. Юу зураг авалт өнгө тэр хүүхний флаш зааж болов те. Йоо те. Фашн центр болоор өөрөөсөө гайхалтай шүү тэр өнгө болол те. Йоо гутал тэр нэг юунууд те одоо нөгөө хувцлалтын тэр эстетикүүд айгуу баяртай. Яа би багшаас ингэж асуужсэн чинь лалалалаа гэх юм би ёо юм бүр хамгийн дуртай киноос байхгүй би танилч юм. Гоё юм яхан дээ. Гал асхан дээ дараагийн подкастаараа гэж бодсон шүү. За дараагийн дууных нь болохоор Түүний Bohemian Rhapsody гэсэн хаяад энэ дуу гэсэн бэ. Яг дуу бол маш олон гоё дуунууд байдаг. Тэгээд би яг юу Mercury бол legend гэхээр номогдсон байхгүй. Тэгээд тэр утгаар манай бид нар бас юу гэр бүлэрээ аяг сонсдог. Юу Mercury-г тэгээд Freddie Mercury-ийн дуунуудын CD-нүүд, original CD-нүүд нь байдаг. Тэгээд тэрийг ингээд үнэхээр сонсоход бүр ингээд бүр тэр хүн бол үнэхээр урлагт бол үнэхээр гайхамшиг бүтээж чадсан тийм леженд хүн гэж хардаг. Тэгээд тэр дундаасаа энэ дуун амар урт үргэлжлэлтэй дуу шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөөсөө уйддаг байхгүй тэр дуун. Маш олон юм элементүүд орж ирдэг энэ дуун дээр. Тэгээд тийм болохоор амар олон жанр хэлсэн тийм. Тэгэхээр айгуу гой санагдаад идэг энэ дуу. Тэгээд сая нөгөө нэг юу н гараад би бол айгуу тийм амар нөгөө Freddie Mercury одоо шүтэн бишрэгч нь бол биш те. Тэгэхээр нэг самд та кинон гарсан шүү дээ те. Тэр кинон дээр бол тэр дууны яаж хүтсэн яасан нь бол айгуу гой харагдчихсан. Тэгээд яг л бодож ирснаар л юм байна гэж бодогдчихсэн тухайн кино. Чаад ингээл ингээл тоглолт гэсэн юм гоё юм тий. Би бас тэр дуу бүр сонсоод ханддаг. Бид нар хамтлагаараа нөгөө наран бэлэг хий дээр анхны хамтлагийн бүрэлдэхүүнээр дэжтэй штэ. Би тэднийг амар сонсох амар. Тийм үү? Йоо. Сүүлээс тэр зүгээр ингэсээр байгаа гэдэг гэж хүзүү гоёцсон ирж байгаа чинь. Гэтэ өнөр мундаг хамтлаг те. Тэгээ хин Freddie Mercury гэхдээ ганцаараа хэсэг явсан штэ те. Тэр нөгөө ганцаараа нэг CD бичүүлээл нөгөө хамтлагаас холдоо. Тэгээ тэдэр нь бол гэхдээ бас тийм амар өндөр амжилтанд хүрээгүй юм билээ штэ. Яг хөө байс ганц нэг дуунууд нь байгаа ч гэсэн
Тэгээ ер нь бол хамтлагаараа айгүй амжилтанд хүрсэн хамтлаг гэж үздэг. Тэр нутаас яг мэдээж зогцол дуучна мань хүн. Гэхдээ тэр нөгөө хамтлаг өөрөө айгүй гоё ажиллаж чадсан юм шиг байна тийм системтэй зөв. Тэгээ тэнд тэр гişүүдийнх нь үүрэг нөлөөнүүд айгүй их байсан. Тэгээ тэр утгаараа тэр дуунууд тэр CD-нүүд тэгж айгүй одоо цамгууд айгүй хүчтэй амжилтанд хүрсэн юм шиг санагдсан. Тэр Love My Life гэдэг юм бас айгүй. Тэр яаж бүтээсэн би бол нөө мэддгүй байсан мөлий. Тэг кинон дээрээс нь харчаад ёо энэ дуу ингэж бүтгэхээс аргагүй юм байна да гэж бодсон. Сэтгэлд ингэ зөвхөн төрхн аргагүй юм байна. Тэр өстой гоё дөө тий. Би бас анх тэр дуу Bohemian Rhapsody-г сонсчоод гэж одоо яасан уртын гэж хэлсэн. Нэг айгүй олон төрлийн мөр үгүй попур юм болов уу гэж нэг бодсон. Тийм айгүй сонж ярьдаг. Ингээл яг хайгаал үтсэн чинь Pentatonix-ийн хамтлаг байдаг шүү дээ. Өөртөө шууд дуулдаг. Тэдний дуулсан хамгийн их сонсч байгаа ахгүй 10 жил тахта. Тэгэл энэ ч холиод дуулсан юм бах та гэж ороод үтсэн. Яг жигэн дуун тийм байж таарал. Тэгэл үнэхээр гоё дуу юм байна. Тэр би анх Bohemian Rhapsody-г 10 жилдээ сонсч байсан байхгүй. Тэр нэг хөгжмийн урлагт индустрид хөл тавьж исэн л үе юм байгаа. Нэг хоруулах хэлцээ. Тэгээд хасаасаа нэг урттай ойлгохгүй ингээл. Тийм. Яагаад тийм их үзэлттэй байгаа ингээл гайгаад баг дуусчихсан. Тэгэл хэдэн жилийн дараа ирээл сонссон чинь амар гойсгтой. Тэгж бас урлагийн юуны мэдрэмжтэй болоод өмж бүр өөрчлөгдөж байгаа тийм. Цагт ингээ хүний сонсох ингээд юу н өөр өд юм шиг байна. Тийм байх юм аа. Тэр дог ойлгох үе би ойлгохгүй гэж би бас байдгийг билээ. Сонсох тусам илүү дурлуулдаг. Төрлийн дуу. Тэр тийм дуу тий. Анх сонсолт юу вэ гэж бол одоо сонсонгол нэлбэр дагаж дуулаад. Тийм улам ингээд сонсуулаад байдаг дуунууд байдаг ч тий яг тэдний л нэг юм шиг байна. Тэр гоё ёо. За ингээд баг дээрийн подкастн дээр бид эдийн сонирхол бас нэгдсэн юм байна дээ. Тийм амар гоё нэрлээ. Тийм тэгээд бид дээрийн подкастн дээр яриа өрнөсөнд баярлалаа. Тэгээд танд юу ямар санагдав? Бас жижигэн фидбек өгөх үү? Та хоёр ингээд санаачлаад ийм подкаст гэдэг ийм нэвтрүүлэг хийгээ явж байгаа нь айгүй сайхан байна. Тэгээд энэ бол улам л олон хүн оролцож олон оюутнууд ч бас оролцох байлгүй те. Ер нь бол сонирхолтой юм билээ энэ подкаст чи. Ингээл яг сонсоол бас ингээл машинаар явж байхаар ч юм уу үедээ ч юм уу те. Та сонсоод явж байхад подкаст бол айгүй хүнд бас нөгөө хамтарч яриад иж болох айгүй сонирхолтой. Зүгээр л нэг хүн нэг юм лекц уншаад байх биш те. Надад айгүй таалагдсан. Тэгээд энэ юм санаачлаад явж байгаа та хоёртаа маш баярлалаа. Баярлалаа. Тэндээс баярлалаа. За энэ дугаарыг сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Bye.